Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амарч чанад давтай морил. Орчин цагийн хөгжмийн урсгалд хүч дүрэн орж ирсэн төрөл бол мэдээж рэп, хип-хоп урсгал юм. Тансаг ор тааш, сайхан хүүхэн, гоё машин, хэдэн 100,000 доллараар үнэлэгдэх үнэт хэдлэл. Алдартай брендийн хувцс гэх мэт үлгэрийн юм шиг амьдрал тэдний клипнээс л харагд. Цаг, гинж, эмэг бөгж, мэдээж дээрээс нь грилс гээд рэпер хүний гоё чимэглэл муухан эмэгтэй хүний өсний болтноос их гэхэд хэлсдэхгүй байх. Энэ бүх хямд биш зүйлс. Рэпер хүн болгонд байх нь бичигдээгүй хууль гэлтэй. Ингээд та бүхэндээ зориулж рэперүүдийн эзэмшилд байдаг хамгийн үнэтэй, хамгийн тансаг топ 10 хүзүүний зүйлийг танилцуулъя. 10 дугаар байранд 2017 оны 2 дугаар сард алдарт үнэт эдлийн мэрэгжилтэн банд Baller рэпер Drake тэнхүү гинжийг бэлгэлжээ. Гинжний колон хар ногоон болон тод шар өнгийн бриллиантаар чимэглэгдэж 880 г алтаар бүтээгдэжээ. Энэхүү гинжний үнэ 100,000 Америк доллар буюу Монгол мөнгөөр 277 сая 100 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Сонирхолтой рэпер Drake-ийн дэлхийн хамгийн баян рэперүүдийн нэг бөгөөд түүний нийт хөрөнгө нь 60 сая $, ба одоогийн ханшаар 166 тэрбум 260 сая төгрөг болж байгаа юм а. 9 дугаар байранд Wicked the Clock. Энэ жил 20 нас хүрч байгаа залуу рэпер Triple Red Life a Trip альбомдоо зориулж 14 каратын цагаан алтаар энэхүү зүйлийг урлуулжээ. New York City Luxury бүтээлгсэн энэ гинжний үнэнд $200,000 болсон гинэ. Энэ нь мэдээж 554 сая 200 мянган төгрөг болж байгаа юм а. 2017 онд Triple Red-ийн нийт хөрөнгө $7 сая төрсөн гэж тэрээр мэдгдсэн байна. 8 дугаар байранд Yatis World 22 настай рэпер Lil Yachty үүнийг 2018 онд өөрийн болгож байжээ. Өмнө нь өөр эзэнтэй байсан энэхүү зүйлд Harlem World гэдэг нэртэй байсан ба үүнийг тэрээр Yatis World болгон өөрчилж өөрийн сонирхолтой нийцүүлэн янзалсан байна. Тэнхэлгээ даган эргэх энэхүү бөмбөрцгөнд нийт 150 карат алмаз орсон ба түүний үнийн дүн нь $250,000 гэжээ. Энэ нь бараг Монгол мөнгөөр 693 сая төгрөг болж байгаа юм. 7 дугаар байранд Kanye West Forbes сэтгүүлийн судалгаагаар нийт хөрөнгө нь л гэхэд $240 сая төрсөн хамгийн баян рэпер бол мэдээж Kanye West. Одоогоос 10 гаруй жилийн өмнө худалдаж авч байсан гэх Египтийн бурхан Хорусын толгойд энэхүү хүзүүний зүйлд дэлхийн нийтийг алмааруулсан тохиолдол нэг бус удаа бий. Гинжний жин 4 кг орчим бөгөөд алдарт рэпер үүнийг $300,000 авч байжээ. 6 дугаар байранд Lil Uzi Vert New York City Luxury 3 сарын турш гар аргаар бүтээгдсэн ургууга харсан захалмаа. Цагаан алт, шаргал алтан сүртэй энэхүү гинжин 140 карат цагаан, ногоон, цэнхэр алмазнууд орсон байна. Түүний захиалсан энэ гинжнээс хэн болох нь ил тарагдана. Тэрээр өөрийгөө жөтгөрт мөргөж, жөтгөрөөс хүч чадал авдаг гэж ярьдаг. Зарим нь түүнийг сүмсээ худалдсан ч гэлцэн. Ямар ч тач буруу номын энэ нөхөр $340,000 энэхүү гинжиндээ зарцуулжээ. Энэ нь 942 сая 100 мянган төгрөг болж байгаа юм. 5 дугаар байранд 2004 онд гарч байсан James Wan-ы найруулсан хөрөө киног хүн болгон мэдэх ба. Тэгвэл 24 настай рэпер хүн хүнтэй сөргөөцөлдөж явдаг 6ix9ine ийм гин захиалсан байна. Тэрээр 2019 онд гудамжинд явж байгаад энэхүү гинжээ дээрэмдүүлсэн ба саяхан буцааж авсан сурагтай. Алдагдсан эрдэнсийн үнэ $350,000 байсан ба өнөөдрийн ханшаар бараг 970 сая төгрөг болж байгаа юм. 4-р байранд Gucci Gang 19 настай рэпер Lil Pump-ыг Gucci Gang синглээр нь бид сайн мэднэ. Gucci Gang, Gucci Gang, Gucci Gang, Gucci Gang, Gucci Gang. 2017 онд түүний энэ сингл нь Америкийн Hot 100 дууны 3-т бичигдсэн байна. Lil Pump үнэт эдлэлд нүдээ ухаад өгөөс бусахгүй дуртай гэн. Warner Bros Records-тойгоо $8 сая гэрээ хийснийгээ дараа тэрээр энэхүү гинжийг захиалсан байна. Lil Pump өөрийнхөө хөргийг гинжний колон дээр урлуулсан ба үүнд нь холимог алт, цагаан алт, ягаан алт ороо зогсохгүй 2000 ширхэг алмазыг шигтгэжээ. Харахад нүд бойсон энэхүү хүзүүний зүйл Lil Pump-ийн халааснаас $360,000 Америк долларыг суулсан байна. 3 дугаар байранд Big Ass Chain үгчилж орчуулбал том өгзөгний гинж. Old school rapper T-Pain карьерийнхаа оргил үед энэхүү хүзүүний зүйлийг захиалж байсан байна. Гинжний колон бүхэлдээ 200 карат бриллиантаар бүрхэгдсэн бөгөөд бараг 5 кг жинтэй. 35 сая $, хөрөнгөтэй гэлтэх рэперт энэ гинжин $400,000 ирсэн байна. 2 дугаар байранд 2 толгойд хар ирвс Gucci Mane. Тэрээр рэперүүдийнхээ дунд томоохон цуглуулгатай тооцогддог ба
маш олон төрлийн сонирхолтой зүйлсийг хадгалдаг гэнэ. Харин бид тэр дундаас хамгийн үнэтэйг нь сонгосон. 2017 онд олон нийтэд дэлгэсэн үнэт дэдлэл бол 2 толгойд хар хэрвс юм. Хэмжээний хувьд даруухан боловч 4600 ширхэг бриллиантаар бүрхэгдсэн энэ гайхамшиг 500 мянган Америк долларын үнэтэй гэнэ. Үнэтэй сонсогдохгүй байгаа бол 1 тэрбум 385 сая 500 мянган төгрөг болж байгаа юм. Нэгдүгээр байрны Rick Ross. Манай энэ удаагийн аваргаар Maybach лейблийн эзэн Rick Ross тодорч байна. Тэрээр 500 мянган Америк доллараар өөрийн нүүрийг хэвлсэн гинт захиалсан байна. Үүнд нь маш ховор, хар, шар алмаснууд орсон гэв. Үүнээс хэдэн жилийн дараа рэпер дахиад энэ гинжнийхээ 2 дахь хувилбарыг захиалсан ба энэ удаад харин тэр өөрийн хувилбарыг гинжтэй дүрслүүлсэн байна. 2 дахь гинжний үн бараг 1 сая доллар гэнэ. Энэ нь Монгол мөнгөөр 2 тэрбум 771 сая төгрөг болж байгаа юм. Харин 2 гинж хоёулаа нийлээд 4 тэрбум 156 сая 500 мянган төгрөг болж байгаа юм. Ингээд манай энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Хэрвээ бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол лайктарч манай сувгийг subscribe хийгээрэй. Мэдээж та хонхон дээр дарснаар манай сувгийн шинэ соргог мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч үзэх болно. Ингээд дараа уулзтлаа. Түр баяртай.